Байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр тэр хүн тантай хамт байх, гэр бүл болох, гэрлэх хүсэл байна уу? Хүсэл байна уу? Одоогийн байдлаар гэдэг онцлогыг хэлж байна. Та тэр уламжлалт ёсороо 3 групптэй. За 1-р групп, 2-р групп, 3-р групп гэсэн сонголттойгоо. За та бүхэн маань уртаар амьсгаагаа авч гаргаад хамгийн их өөртөө таалагдж байгаа, татагдж байгаа тэр группээ сонгоорой. Тэгээд бичлэгээ үргэлжлүүлээ үзээрэй гэж хүсэж байна. За 1-р группийнхан маань уншлагатай тавтай байрал та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор тэр хүн тантай гэрлэх, гэр бүл болох, хамт байх хүсэл байна уу гэдгийг харна. За энэ удаагийнхаа энергийн шалгалт дээр тэр хүний онцлог шинж болон танд танигдахуйц тэр мэдээллүүдийг ерөнхийдөө болтготно. Тэгээд дараа нь үндсэн асуулттай орно. За бичлэг маань жоохон одоо товч бөгөөд тодорхой асуултуудтай хариулаад явна. Тэгэхээр өөр арай хангалтгүй мэдээлэл нь хангалтгүй санагдчихвэл та бүхэн маань яг одоо таны энерги дээр бас хосын энергийг нэлээд тайлбарлаж өгсөн тэр хүний сэтгэл, тэр хүн тань тайртай юу, буцаж ирэх үү гэх мэт уншлагуудын маань бас та хоёрын харилцааны ойр ирээдүг гэх мэт уншлагуудын маань бас сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. За одоо тэгээ олон юм уншаад явах уу? Бичлэгтээ орцгоё. За тэгэхээр тэр хүний онцлог шинж нь за ерөнхийдөө одоогоор нэлээд жоохон за энэ хүн маань одоогоор ер нь жоохон тайван бус байдалтай байдаг гэж харагдаж байна. Тэгээд өөртөө байгаа боломжийг ерөнхийдөө бол харахгүй, яаж цаашаа амьдрах уу, яаж энэ бүх асуудлыг зохицуулах вэ гэдэг дээр ерөнхийдөө жоохон толгоогоо гашлахж байгаа. Бас дээрэс нь сонголттой харилцаа гэж харагдаад байна. Тэгээд бас нэг жоохон нийгмийн одоо зөв зүйтэй гэж боддог зүйлсээс жоохон өөр хуулийг зөрчсөн, дүрмийг зөрчсөн гэдэг мэдээлэлүүд орж ирж байна. Окей, за энэ 1-р группийнхны маань бодож байгаа үнэ нь болохоор ерөнхийдөө бол та хоёр маань 3 дахь читгэдийн харилцаатай байх магадaltaй байна. Тэгээд сонголттой харилцаа. Тэгээд энэ нөхцөл байдал нь энэ хүнийг бол жоохон тавгүй олгодог, сандрагаадаг, одоо тайван биш болгодог. За тэгээд ерөнхийдөө бол амьдралдаа ер нь жоохон сэтгэл хангалуун бус би юунаас аз жаргал авах вэ? Ямар сонголт хийх вэ гэдэг дээр ерөнхийдөө бол нэг тийм тайван бус төрлийн хангалуун биш байгаа гэж харагдаж байна. Энийг нь магадгүй тантай бас нэлээд илэн далангуй ярьдаг учраас танд бас онцгойлох шинж тэмдгээр гарч ирж байгаа гэж харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд тэр хүн хүсэж гин үү гэдгийг харъя те. Хөөх юм дөрвийн сэлэм нөгөө гал дээрээ гэсэн дөрвийн сэлэм маань энэ удаад дээшээ харснаар гарч ирж байна. За тэгээд энэ хүн бол тантай хамт байхыг хүсдэг хүн байна. За одоо аягны хаа маань болохоор миний уншлагууд дээр ихэвчлэн одоо нөхөр хүнийг, таарах хүнийг илэрхийлж гарч ирээд байдаг. Тэгэхээр таны нөхөр болохыг хүсдэг. Тэгээд энэ хүн маань ингээд амар гоё юм тайван бас дээрэс нь ингээд нэг хүн амьтантай ингээд маргалдаал, тулдаал ингээд би ийм л амьдралаар амьдрах ёстой ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү зүйлсүүдээсээ одоо байгаа энэ нөхцөл байдал статуснасаа ерөнхийдөө буух яг хүсэж байна. Тэгээд маш хурдцтайгаар ерөнхийдөө та хоёр одоогоор холбоогүй байх цөөнгүй хэдэн хүмүүс маань одоогоор энэ хүнтэйгээ жоохон маргалцсан эсвэл холбоог байгаа гэж харагдаж байна. Тэгээд тун удахгүй ерөнхийдөө энэ хүн бол холбоо барихаар бол харагдаж байна. Тэгээд энэ хүний хүсэл нь бол одоо үнэхээр чин сэтгэлээсээ таны одоо гэр бүл байхыг, хань түшигчин байхыг тантай ингээд амар тайван өөр юун ч санаа зовхгүй ингээд байхыг айгүй хүсэж байна. Тэгээд энэ хүн бас жоохон хүндл юм болсон. Жоохон эмордог баха. Тэгээд яг ингээд
хайртай үнэн нэмчээ. За одоо байх ёстой газар нь арай өөр ингээд юм багхлаар. За тэгээд би энэ харилцааны талаар өшөө дахиж дэлгэрүүлэхгүй та бүхэн маань ерөнхийдөө хүсэх юм бол хувийн уншлагаа аваарай. Яагаад вэ гэхээр иймэрхүү нандин харилцааг ерөнхийдөө бол олон нийтийн сүлжээнд тавихлаар бас жоохон сэтгэл санаа унах гад байдаг. Тийм болохоор ерөнхий энергийг харчиж байгаа, ерөнхий асуултанда хариулж байгаа учраас та бүхэн маань хүсэх юм бол хувийн уншлага авч болно. За хүсэх юм бол нэмэлтийг нь авч үзэж болно. За нэмэлтээрээ болохоор зэрэг та хоёрын одоо байгаа нөхцөл байдал болон ойрын ирээдүйн шилжилтийг харж өгмөр байна. Тэгээд бас ирээдүйн төлөвийг нь харж өгмөр байна. Ингээ 3 цаг үе дээр ерөнхийдөө бол мэдээллүүдийг нь харж өгье. Тэгээд дээрэс нь энэ хүн танд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байна уу? Таны тухай юу гэж бодож байна? Энэ хүн дөрвтэй үйлдэл гарах уу? Ерөнхийдөө та хоёрт цаашдаа хамт байх тийм боломж бололцоо байна уу? Тэр хүн танд хайртай юу гэдэг зэрэг асуултуудад ерөнхийдөө бол хариулъя. Тэгээ мөн дээрээс нь танд зөвлөгөөг нь татаж өгье гэж бодож байна. 1-р группийнхандаа. За тэгэхээр 1-р группийнхан маань энэ хүрээд уншлагын дуусчихин. Та бүхэн маань хангалтгүй мэдээлэл авсан гэж бодож байгаа бол яг одоо таны энерги гэдэг уншлага дээр ерөнхийдөө бас ийм хосын харилцааны талаар ер нь дийлэнх групп нь хосын харилцааны талаар байсан бөгөөд тэр групп дээрээ илүү дэлгэрэнгүй зөвлөгөөнүүдийг тэр уншлагынхаа нэмэлт дээр бас илүү дэлгэрэнгүй зөвлөгөөнүүдийг оруулсан байгаа. Зөвлөгөө каш сонирхож байвал за яг тэр хүний үнэн сэтгэл гэдэг талаар бас мэдээлэл авахыг хүсэж байвал уншлага маань байгаа. Би доор линкийг үлдээчихье. Тэгэхээр та бүхэн маань линкээрээ дамжаад тэр бас бусад уншлагуудыг маань сонирхож үзээрэй. Тэгвэл ингээд цагцаална. Би өөртөөс урт уншлага хийж чаддгүй гэдгийг ойлгоорой. Бас нэрээ нэг зарын чанартай юм хэлчихэд дагаагүй хүмүүс байх юм бол Instagram хаягаа дагаарай. Тэгээд Instagram хаяг дээрээ болохоор нөгөө үнгүй сарын төлөв байдал болон 7 хоногийн төлөв байдлуудыг ерөнхийдөө үнгүй оруулж байгаа. Тэгээд зөвхөн дагагч нартаа зориулсан групп дээр ерөнхийдөө бол үнгүй оруулж байгаа. Тэгээд миний зүгээс бас тусалж чадах ууц мэдээлэлүүд юу байна? Тэр болгоноор ерөнхийдөө бол хүмүүстэй бас туслах гэж хичээж байгаа гэдгээ ташрамжилъя. За нэмэлтээ та бүхэн маань Instagram хаягаараа холбогдоод тавна. Нэмэлт нь 15,700 төгрөг гэж байгаа. За тэгээд олон юм уршчлаа. Энэ үрээд дуусгий. Нэмэлтээр уулзцгаая. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2-р групп маань уншлагатай тавтай морил. Энэ удаагийнхаа уншлагаараа бид бүхэн тэр хүн тантай хамт байх хүсэлтэй байна уу? Гэр бүл болох хүсэлтэй байна уу? Гэрлэх хүсэлтэй байна уу гэдгийг харах уншлага байгаа. Яг бодлоо. За тэгэхээр тэр хүнийг таних, энэ таны групп сонсох групп мөн үү биш үү гэдгийг үзэхтэй болготойгоор тэр хүний санах мэдээллүүдийг өнөөдөр хамтдаа хацгаая. За тэгээ манайхаа би ерөнхийдөө бол богинохон уншлага хийдэг байгаа. Маш богино уншлага хийдэг. Нэмэлтүүд маань одоо бусдад одоо цагтаа нэмэлтүүд энэ удаагийнхаа уншлагаар хийж байгаа. За тэгээд ерөнхий уншлага маань ерөнхийдөө танд хангалттай санагдахгүй, хангалттай мэдээлэл авсан гэж санагдахгүй байвал та бүхэн маань яг одоо таны нэр болон тэр хүн үнэн хүсэл нь юу байна вэ? За мөн дээрээс нь тэр хүний бодол, тэр хүн танд хайртай юу гэх мэтчлэн уншлагууд байгаа. Ерөнхийдөө уншлагууд айгүй богино хийдэг. Тэгэхээр тэр уншлагуудыг маань сонирхож үзээд өрн дөөрөн мэдээллүүдийг нь бас аваад явах боломжтой шүү гэдгийг хэлээ. Яг одоогийн нэр гэдэг уншлага дээр ерөнхийдөө бас нэлийн хосын харилцааны чинь талаар болоо зөвлөгөө орсон бас уншлагууд байгаа. За тэгээд олон уншаад явах уу? Уншлагатай орцгоё. За үнэн ил гарсан гинэ. Тэгээд үнэн ил гарснаар энэ хүн ерөнхийдөө нэлийн сэтгэл зүйн хямралд орсон, нэлийн алдагдлалд орсон, айгүй муу хүн болсон гэдэг ч юм уу те, нэр хүндээ алдсан гэх мэт тиймэрхүү алдагдлалд орсон гэж харагдаж байна. Тэгээд явцсан байсан газар руугаа одоо буцаад очсон байх магадaltaй. Явцсан байсан газар руугаа буцаж очсон одоо орхисон байсан газар руугаа буцаж очих өмнө байсан зүйлс рүүгээ эргэж очих ч гэдэг юм уу. Иймэрхүү үйл явдал болсон байх магадaltaй. Тэгээд энэ хүн бол одоогоор амьдрал нь яг ямар боломж байгаа вэ? Та хоёрын харилцаан дээр ямар боломж байгаа вэ гэдгийг ерөнхийдөө бол харах байна. Энэ алдчихсан байгаа, хоосон байгаа орон зайнууд дээр ерөнхийдөө нэлээд төвлөрч сэтгэл санааны хувьд нэлээд онцлогтой. Тэгээд энэ үйл явдал нь энэ хүний ерөнхийдөө нийт төрөлтэй нэлээд холбоотой байсан гэж харагдаж байна. Бас өөрийнх нь яг
бодож исэн бодлоос жоохон хазгай төлөөгүй өөрийгөө нэг ийм хүн гэд ингээд бусдад ингээд танилцуулжсэн чи үгүй шүү дээ наа чи ийм хүн шүү дээ гэд ингээд гарсан юм шиг тий нэг тийм дайнд ялагдсан юм шиг мэдрэмжтэй байгаад байна энэ хүн нь. Тэгээ энэ хүн ерөнхийдөө тодорхой хэмжээний бас дээд албан тушаалтай тодорхой хэмжээний хөлөө авсан хүн гэж харагдаж байна л да. Эсвэл эмэгтэй хүнийх нь энерги нь тийм хөлөө авсан хүн байж магадгүй энэ хүний дэргэд байгаа эмэгтэйнийх нь. За тэгээд энэ хүн бол ерөнхийдөө маргаан зөрчилдөөн хил амнаас нэлээд одоо цухтаасан айцаараа өдөртүүлж шийдвэр гаргасан байх магадaltaй. Тэгээд яг өөрийнх нь бодож исэн хүсэж исэн одоо бодол хүсэл болгоноос энэ хүн бол татгалзах шаардлагатай болсон гэж харагдчихэ. За тэгээд одоо юу гэдэг хоёр зүйлээс сонгох хэрэг гарсан. Тэр нь тэгээд хоёр сонголтноос сонгох хэрэг гарсан. Алийг нь сонгохгүй гэж нэлээд тэнцвэрээ алдсан байх нь байна. Та X-ээ асууж байгаа энэ групп маань ерөнхийдөө X-ээ асууж ийн гэж бодож байна. Аль хэдийн харилцаанд дуусчихсан тийм X-ээ энэ группийн маань хүмүүс бодож байгаа юм байна. Тэгээд яг аль биесээр бол цэвэрлэгдсэн харилцааг бодож байна. Тэгээд энэ хүн бол ерөнхийдөө жоохон эсрэг тал руугаа буцаад гүйсэн буцалтын энергээр гүйсэн. Тэгээд тантай байхад ерөнхийдөө бол их хэмжээний эрсдэл авах тийм хүн байсан байна. Энэ бол нөгөө эрсдэлд орох, эрсдлээс айх зэрэггүй. Тэгэхээр тантай байх нь энэ хүнд маш том эрсдэл байсан байх магадaltaй. Эсвэл маш том эрсдэл байх үс хүнтэй байсан гэж харагдаж байна. За одоо тэгвэл бүгдөө тэр хүн хамт байх хэрэгтэй байна уу гэдгийг харах тийм. Эсвэл за ярьж байгаа мессежүүд нь болохоор ерөнхийдөө биш тий. Энэ хүн өөрөө шийдвэр гаргахгүй айгүй удаад одоо ингээ юу гэдэг тий амьдралаа өөрчлөх байтал тэр одоо өөрчлүүлэх гээд урсгалыг нь өөрт тийшээ ингээ өөрийг нь сөргүүлээд байхад тэрийг тэмцээд ингээд өөрийнхөө талд оруулах биш зүгээр л ингээд баг тэр болохгүй бүтэхгүйтэйгээ баг ингээд эвлэрээд амьдарч байгаа одоо өөрт нь муу зүйл тохиоллоо сөрөг зүйл таагүй нөхцөл байдал үүслэхэд тэр одоо сөрөг зүйлсээс яаж гарч болох вэ? Яаж өөртөө ашигтайгаар эргүүлж болох вэ гэж хүмүүс боддог байтал энэ хүн бол зүгээр за муу юм болчлоо гэдэг ингээд тэрүүндээ баг уусаж байдаг. Тэгээд таны талаар бодглохоор жоохон хүнд ачаатай байна. Ерөнхийдөө жоохон шархтай сэдв гэж хэлж болохоор. Энэ хүн холбоогүй байгаа яхаарахгүй X нь байна л да. Нүртөөсөө хариу хэлэхгүй. Ямар сан юм бэ? Дахиад энэ хүмүүс дахиад жоохон мэдээлэл үг эргэлзээд байгаа юм бүрэг байх шүү байна. Тэгээд холбоогүй бас холбоо барихгүй гэж шийдсэн болтой энэ хүн. Нөгөө талаас эмэгтэй энерги нь ч бас ерөнхийдөө бол холбоо барихгүй гэж шийдсэн байна. Тэгээд одоо аль хэзээний одоо юу гэдэг нь зорилгоо ингээд за окей энэ харилцааг дуусгаад би цаашдаа ингэн гэдэг юм. Канафа бол энэ хүн баацсан. Өдрөө бол шийдсэн гэж харагдаж байна. Тэгээд жоохон шудраг бус олон талаас нь хараагүй гэх юм уу зүгээр л айцтай өдөртүүлээд энэ хүн шийдвэр гаргасан байна. Тэгээд тэр шийдвэрээ бол ерөнхийдөө гаргачихсан. Тэгээд тэр шийдвэрийнхаа дагуу бас цаашдаа амьдрна. За энэ талын хүмүүс маань ерөнхийдөө бодож байгаа хүмүүс нь гал энергитэй хүмүүс байх магадaltaй. Боломжоо олж харахгүй байна л гэж. Жоохон токсик харилцаа байх магадaltaй. Тэгээд энэ хүн болвол цаанаа угтаа болвол за дахиад за ер нь шууд хэлэхэд
болов энэ хүний одоогийн тэр нөхцөл байдлыг бид нар харсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд шийдэх ёстой байсан зүйлээ шийдэж чадаагүй өөртөө ингээд ачаа болгоод энийг ингээд аваа яваад байсан. Тэгээд таны талаарх сэдв бол энэ хүний хувьд жоохон шарах болоод үлдчихсэн байна. За тэгээд энэ хүн шийдвэрээ гаргацсан. Явах шийдвэрийг бол гаргацсан байна. Тэгээд ер нь аль явах шийдвэр бол гаргацсан. Тэгээд угаасаа та хоёр ингээ хамт байх боломж байхгүй гэдэг бодлоо. Тэгээд дээрээсэндээ фул карт гарч дахиад фул карт маань гарч ирснээр дахиад фул карт болж байна. Тэгэхээр бүр ингээд та бол тэр үнэд амар том эрсдэл. Тэгээд тантай байх юм бол бүсгүүлээ алдчих магадгүй гэдэг бодолтой. Тэгэхээр бас явуулах салсан гэдэг нь бүзрүүл тий гарч ирснээр энэ хүн бол хамт байх хүсэл байхгүй. Тэгээд одоогийн нөхцөл байдал дээр ахна шүү дээ. Бараг айж байгаа гэж хэлж байгаа. Яасан муухай юм бэ? Муухай мэдээ. За тэгээд ер нь цаашдаа амьдрах амьдралынхаа зорилго төлөвлөгөөг бол гаргасан. Урагшлаад явна, цаашлаад явна гэдэг төлөвлөгөөтэй байна. Би дахиад нэг зэрэг аммаар байна. Яагаад фул карт дахин гарч ирээд байгаа вэ? Гэсэн чинь дахиараа ерөнхийдөө айгүй блоккор бодож ин тоо бодит ертөнц дээр гэсэн. Бодит байдал дээр хэрэггүй гэдэг талаар блок дахиад ерөнхийдөө бол сонгосон. Тэгээд энэ хүн явсан байна. Хэдий хэцүү ч гэсэндээ энэ хүн орхихоос өөр аргагүй. Тэгэхгүй бол өөрөө алдагдaltaг учраас за яагаад фул картыг дахиад өөрөө фул карт нь ууш хараад ирчихлээ. Тэгэхээр зүгээр л та бол тантай байна гэдэг бол одоо эрсдэл бүх зүйлээ алдчихна. Энэ хүнд чухал зүйлсүүд нь хайр сэтгэл дурлал үнэт зүйлсээс илүүтэйгээр амьдралын батламжийн байж болохоор харагдчих. Тэгээд тэр зүйлсүүд ерөнхийдөө алдахаас айсан тэгээ босоод гүйсэн гэж харагдаж байна да. За ийм байна. За одоо бүгдөө болох дээр нэмэлтээрээ ирээдүй хармаар байна. Энэ хүн ирээдүйд байх уу байхгүй гэдгийг хармаар байна. Бас яг ингээд зүгээр л алхаас айж тиймээс хамт байхгүй явуулсан ингээл ингээд ойлоод байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол үнэхээр хайртай байсан уу үгүй юу гэдгийг би харж үзмээр байна. Тэгээд ойрын хугацааны ирээдүй болоо холын хугацааны ирээдүй төлөв байдал танд өгөх зөвлөгөө карт. Та ер нь яавал зүгээр үү гэдгийг харж ирмээр санагдаж байна. За тэгээд нэмэлт маань 15,700 төгрөг гэж байгаа. Instagram хаягаараа холбогдоод нэмэлт авах боломжтой. За мөн дээрээс нь яг одоо таны байгаа энэ нөхцөл байдал юу болоод байгаа юм? Юу хэрэгтэй байгаа юм гэдэг зөвлөгөө бас багтсан уншлага бол яг одоо таны нэр гэдэг уншлага байгаа. Дээрээс нь нэмээд тэр хүний яг цаана уртаа байгаа хүсэл нь юу вэ гэдгийг нь бас харж болох юм шиг харагдаж байна. Дээрээс нь тэр хүн танд хайртай гэдгийг нь бас ерөнхий уншлагаар бас оруулсан байгаа. Тэгээд тэр уншлагуудын одоо энергийн та дахиад ингээд сонгоод дахиад ингээд энергийн уншлагаа орно гэсэн. Тэггүйгээр бас яг саяны асуултуудад хариулахаар нэмэлтийг маань хадгалж авч болно. За дээрээс нэмээд зарын чанартай мэлхий тэрээ та бүхэн маань инстаграмд дагаагүй байгаа бол багаараа инстаграм дээрээ 7 хоногийн ерөнхий зурхаа сарын ерөнхий төлөв байдал үнэгүй уншлагуудыг ерөнхийдөө бол оруулж байгаа. Тэгээ бас дээрээс нь миний зүгээс та бүхэндээ өгч болох мэдээллүүдийг бас нэлээд оруулахыг зөвж байгаа шүү гэж хэлье. За тэгээ нэмэлтээрээ уулзцгаая. Баярлалаа. Дугаар группийн маань урлагтаа тавтам хорил. Энэ удаа тэр хүн тантай хамт байх хүсэл байна уу? Гэр бүл болох гэрлэлт ирээдүйд хамт байх хүсэл байна уу гэдэг харамчлах юм. За тэгэхээр ерөнхийдөө эхлээд тэр хүний одоо талаарх мэдээллүүдийг татснаар одоо хүзэр татснаар энергийн шалгалтыг хийгээд энэ групп таны групп мөн үү биш үү гэдгийг нь харж өгнө. За тэгээ үндсэн асуулт болох тэр хүн тантай хамт байхыг хүсэж байна уу гэдэг үндсэн асуулт руугаа орноо. За би ерөнхийдөө бол нэлээд богинохон уншлагууд хийдэг. За тэгээд та бүхэнд маань хангалтгүй санагдах юм бол пин комментээр санал болгох уншлагуудыг бас оруулаад өгье. Тэгээд тэр уншлагуудыг бас үзэхэд ерөнхийдөө нэг
урт удаан хугацааны уншлага хийсэн юм шиг болчих واخаа гэж найдаж байна. Угаасаа урт уншлага хийх жоохон уншлага хийдэггүй гэх юм уу? Тийм байгаа. За тэгээд олон юм уншаад явах уу? Шууд уншлах руугаа орцгоё тий. За та нэлээд аз жаргалтай байсан бол тээ. Танаас нэлээд аз жаргалыг мэдэрдэг хүн байна. Тэ за дахиад тодруулъя. X асууж байгаа мó манайхаа эсвэл холбоогүй байгаа хүмүүсийг асууж байгаа мó? Нэлээд аз жаргалтай байсан гэсэндээ одоо баланстай зөв шийдвэрийг гаргаж чадаагүй, амьдралын одоо нухчаа асуудлуудыг ерөнхийдөө хамтдаа даваагүй, давж гарч чадаагүй, тэр одоо арга ухаан, арга гэлэг, тэр одоо чадвар одоо байгаагүй гэх юм уу? Тийм юм байна. Тэгээд X асууж байгаа хүмүүс байна. Яг. Тэгээ нэлээ сайн хүн байсан байна. Эрэгтэй хүний хувьд бол нэлээд сайн хүн байсан байна. Яг юм хийж явсандаа хүрдэг тий. Тэгээд одоо сайн одоо тийм төшиг тулгууртай асуудлуудыг ер нь гэрийн асуудлыг бол асуудалгүй зохицуулцдаг ч гэдэг юм уу тий. Тэгээд ажилтай холбоотой за гэж арай дахиад за тэгээд ерөнхийдөө энэ харилцаанд гуравдагч этгээд бол байсан байх нь. За гуравдагч этгээд гэдэг нь та тэр хүн тэрнээс гадна хүн гэсэн үг шүү. За тиймээс заавалчгүй гэр бүлээс гадна биш. Та болон тэр хүн харилцаанд байлаа. Хүнсэнгийн хүн бол гуравдагч этгээд гэсэн үг. За ийм гуравдагч этгээдтэй холбоотой харилцаа байсан байна. Тэгээд нөгөө гурав за дахиад тодруулъя. Жохон хуурам ихтэй холбоотой асуудлууд гарч ирж байна. Тэгээд эмэгтэй тал нь ерөнхийдөө бол салах шийдвэрийг гаргасан гэж байна. Тэгээд эрэгтэй тал нь яагаад ч юм те тэр одоо таныг гих хүсэл тэмүүлэлгүй юм шиг санагдаад байсан байна. Тэгээд ерөнхийдөө нэлээд бас жохон ганцаардлыг мэдэрсэн ингээд нэг ганцаараа байхыг хүссэн гэх юм уу? Албаар өөрийгөө ганцаараа байх руу түлхчихсэн гэж харагдаж байна. Тэгээд эмэгтэй тал нь ерөнхийдөө бол өөрөө салах шийдвэрийг гаргаад нэгтгэж амар хил хамгүй хэрүүлд оруулгүй. За окей гэх ингээд хил хязгаараа тогтооход явсан гэж харагдаж байна. Тэгээд дахиад за тэгээд за ерөнхийдөө бол хайрын гурван гэж байдаг шүү дээ. Тэгэхээр тийм хайрын гурван байна. Энэ хүн одоо та үзэж байгаа бол одоо таны зүгээс ерөнхийдөө бол салах шийдвэрийг гаргасан. Ямар ч тач нэг эмэгтэй талаас ерөнхийдөө бол салах шийдвэрийг гаргасан гэж байна. Тэгээд гэр бүлийн одоо эмэгтэйг одоо юу гэдэг юм бэ? Нэг өөртөө тохирохгүй юмтэй гэж байдаг ба тий. Энэ тийм одоо ингээд цаашдаа удаан хугацаанд байх боломжгүй мандат гэж ерөнхийдөө бол ингээд салах шийдвэр гаргасан гэж байна. Тэгээд энэ хүн ерөнхийдөө уламжлалт харилцаагаа сонгосон гэж харагдаад байна л да. Ерөнхийдөө явчихсан гэж харагдаад байна. Тэгээд яагаад ч юм боломжгүй дээ тэгээ болчихсон байна. За нөгөө талаас цөөхөн үед 2% хүрэхгүйгүй юу хүмүүсийн хувьд тий гэр бүлээ ерөнхийдөө бол тусалж байгаа хүмүүс байх шиг байна. Тэгээд энэ талын хүмүүс маань болохоор эрэгтэй нэрийн жоохон гэр бүлээ гих хүсэл эрмэлзэл жоохон бага болсон байх магадaltaй. Тэгээд буруу
одоо өөрийнх нь эхнэр биш, өөрийнх нь тохирох хүн биш хүнд ерөнхийдөө хайрцагтай болсон гэж харагдаж байна. Тэгээд дийлэн хүмүүсийн хувьд болохоор зэрэг яг албан үеийн гэр бүлийг сонгоо явсан гэж харагдаж байна. Цөөхөн дүүнийх нь хувьд болохоор ерөнхийдөө гуравдагч тэгээд ерөнхийдөө сонгосон гэж харагдаж байна. За окей. Жоохон ойлгомжгүй ярьж байгаа бол уучлаарай. Олон төрлийн нэрг орж ирж байгаа. Тэр болгоныг ерөнхийдөө бол аль болох сонсоод бүрхий хичээж байгаа болохоор жоохон гацах, удаашлах, ойлгомжгүй ярих зэрэг зүйлсүүд байвал та бүхэн манайд ойлгоорой гэж хүсье. Бас уучлалт хүсье. За одоо тэр хүн хамт байх хүсэл байна уу гэдгийг харъя. Хамт байх хүсэл байна уу? Энэ хүн ерөнхийдөө одоо бол ингээд зам нь тодорхой сонголтоо хийсэн гэж харагдаж байна. Гэхдээ энэ сонголт дээрээ ерөнхийдөө олон талыг хараагүй. Жишээлбэл одоо дийлэнх нь гэр бүлийнх нь эмэгтэй үзэж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээ энэ хүн бол гарч болох эрсдэл болон тэр цаад хүний бүрэн таниагүй байх магадaltaй гэж харагдаж байна. Тэгээд хамт байх хүсэл бол яг үндэ бол байна. Тэгээ нэлээд маргаан зөрчлөө эргэлзээтэй үед байна. Тэгээд цөөхөн хідэн хүний хувьд эхнэр нь нөхрөөсөө салж байгаа байх бололтой. За яг тогтсон хариулт өгөхгүй юм дахиад хамт байх хүсэл байна уу? Байна. Ерөнхийдөө бол гэр бүлтэйгээ байх хүсэл байна. Тэгээд одоогоор бол одоо би яг ийм зүйлийг ингээд одоо хэлхээс өөр аргагүй юм даа хүзрээ татсан болохоор тэгэхээр хараа энэ нөгөө нэг уламжлалт гэр бүлээсээ татгалзаад байгаа хгүй юу. Тэгээд танд одоо юу гэдэг нь энийг үзэж байгаа хүмүүстэй цуг байх хүсэлтэй байгаад байна л да. Гэтэ энүүн дээрээ бас маш их хэргэлдэж байна. Яг тэгвэл цаанаа бас нэлээд жоохон хэрүүл маргаантайгаа гэж харагдаж байна. Тэгээд бүх юмыг ингээд нэг юм тодорхой үнэн болгоод яг юм сонголтоо хийгээд баланстай сонголт хийх, тэнцвэртэй сонголт хийхийг хүсэж байна. Тэгээд нэг ингэчлээ гэд ингээд хурж ирэхдээ юу гэдэг чинь тий. Бас л тэнд чинь ингээд нэг юм одоо тодорхой хугацааны одоо дурсамж, тодорхой хугацааны мэдрэмжүүд ингээ хамт байгаа болохоор бас тэр хүнийг бас тийч хамаагүй гомдоож болохгүй ч гэдэг юм уу тий. Нэг тиймэрхүү талаасаа юм нэг зохицуултын ажлуудаа ерөнхийдөө хийгээ явж байгаа. Тэгээд тантай байх хүсэл байна. За өөр нэмэлт мэдээллүүд юу вэ? Гэхдээ ер нь бол удаа. Тэгээд таныг бас хүлээж авахгүй байх та гэж айгүйх бодож байна. Эмэгтэй энерги нь эрэгтэйгээ жоохон голоод байна л да. Одоо яг энэ хэсэг дээр бол эмэгтэй энерги нь жоохон эрэгтэй энерги голоод байгаа мэдрэмж байна. Тэгээд жоохон хил хязгаар тавиад байгаа, голоод байгаа ийм мэдрэмжүүд байна. Тэгээд ерөнхийдөө харилцаа ер нь бол жоохон пауз авъя гэдэг юм уу те. Нэг тийм удаашрсан маркет орсон байна. Тэгээд энэ нь яагаад вэ гэхээр зэрэг хоёулаа жоохон сэтгэл зүйн хувьд докторгүй байна. Энэ тал дээр жоохон боловсрё. Тэ? Яг сүнснийхээ хангаалтыг хий гэх мэтчлэн иймэрхүү шалтгаанаас болоод ерөнхийдөө харилцаа жоохон удаашрсан байна. За цаагаараа бол хамт байх хүсэл бол байна гэж харж байна. За тэгээд энэ үрээд уншлага нь ингээд өндөрлж байна. За нэмэлтээр болохоор тэр хүн тань тайртай юу гэдгийг нь харж өгмөр санагдаж байна. За тэгээд энэ харилцааны ойрын ирээдүй болон цаашдын төлөв зөвлөгөө картууд татъя гэж бодож байна. Тэгээ бас за тиймэрхүү зүйлсүүдийг харж өгье доо. Баярлалаа.